За эхлэх үү. За сайн байцгаана уу. Та бүгдийнхээ өдрийн амгалан гэрээ. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас олон нийт рүү хандсан ээлжид мэдээлэл хийж байна. За би нэг ерөнхийдөө нэг бадсан тойм хэдэн мэдээлэл бас ард иргэдэд хандаж хэлье. За 1 сарын 28-наас хойш Монгол улсын хилээр үндсэндээ 130,206 иргэн орж ирсэн байгаа. 1 сарын 28-наас хойш. За үүнээс зохион байгуулалтаар татан авалтыг арга хэмжээ зохион байгуулсан. За энд 8,480 иргэнийг бид нэр гадаад улс орноос татаж авсан байна. За мөн 15 удаагийн агаарын хөлгийн татан авалтаар 3,315 хүн төмөр зам автозам явгнаар нийтдээ Монгол улсын бүх хилийн боомтуудаар орж ирсэн 5,007 хүн байна. За зөвхөн сүүлийн 7 хоногийн байдлаар 7 хоногийн татан авалтаар Оросын холбооны улсаас агаарын хөлөг болон Алтан булгийн хилийн боомтоор за дээр нь Турк улс за өнөөдрийн энтх улсаас нийтдээ бид нар 1,070 хүнийг Монгол улстай татан авчирсан байна. Авчирсан байгаа. За яг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар 46 улсаас 10,761 иргэн Монгол улсад ирье гэсэн хүсэлтэд ирүүлсэн байгаа. За эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 1,611 хүн байна. Эрүүл мэндийн шалтгаантай 449 хүн байгаа. За өндөр настай 869, жирэмсэн эмэгтэй 152, за богино хугацааны визтэй явсан 337. За тэр гадаад улс орондоо байрлах газаргүй болчихсон хүмүүсийн судалгаа бол 158 байна. За оюутан 2,818 оюутан гадаад улс оронд байгаа. За санхүүгийн боломжгүй болсон хүндрэлттэй байдалд орсон 1,002 хүн байна. За насан туршаагүй хүүхэд 358. За бусад гэсэн ийм шалтгаантай 3,300 гаруй хүн. Эдгээр хүмүүс бол Монгол улстай ирье гэсэн ийм санал ирүүлсэн байгаа. За бид гадаад улс оронд элчин сайдын яам болон консулын газруудаараа дамжуулаад эдгээр хүмүүсийн бол судалгааг гаргуулж авсан. За татан авалтаар ирсэн хүмүүсийг одоогийн байдлаар бид Улаанбаатар хотод орон нутагт нийтдээ 27 цэгт. За өнөөдрийн энтхийн тоог бол нэмээд оруулчлаа. Бид тухайн өдрийнхөө тоог орооны 22 цагаар тасалбар болгодог. За энтхийн тоог оруулаад тооцох юм бол 2029 хүн бол тусгаарлах байранд байгаа. За Хөсөөтт байна, Цэргийн төв эмнэлэгт байна. За Жаргалан совлилд байгаа, Инх саран совлил гэж байна. Кентавр жочдууд, Монголика жочдууд, Корпорейт, Зүч, Сэлв, Альфа, Дрим, Наранбуулаг жочдууд. За Ивэлэн гэж совлилд байна. Хабуу жочдууд, Баян баг баян амралтын газар, Тойокын амар жочдууд, Мэчид жочдууд. За өнөөдрөөс эхлээ улсын 1-р төв эмнэлэгт бас өвчтөө хүнийг. Тэр нь тэгтээ бол энэ коронавирус биш. Гадаад улс орноос ирэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүсийг эмнэлгийн байгууллагууд бид нар авч байгаа. За энэ эдгээр байгууллагууд байгаа. За Баян Улгийн аймагт байна, Дорнгой аймагт байгаа, Гархуул аймагт байна, Сэлэнг аймагт байна, Орхон аймагт байна. Алтан булаг боомтоор татаж авсан Оросын холбооны улсыг иргэдэг ихвчлэн хойд аймагуудаа бид нар тараан байршуулсан байгаа. За эдгээр иргэдэг автобусаар болон бид бас төмөр замын дагуух байрлалтай амралт соёлын газрууд дээр хүмүүсээ байрлуулж байгаа. Ойролцоох газрууд дээр. За энд бол одоо Батсүмбрын совлил байж, Ахмадын совлил байгаа. Баян хангаа амралтын газарт байрлаж байна. За Баян багаар амралтын газар гээд эдгээр газрууд бол одоогоор бид нар байрлуулсан байж байгаа. За тэрнээс гадна улсын онцгой комиссийн шадар сайдын зүгээс бол ойрын хугацаанд бол Оросын холбооны улсаас оюутнуудад татан авах ажиллагааг нарийн судалж төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах ийм үүрэг чиглүүлсэн. За өдөр нь бол тодорхой бус байгаа. Бид Оросын холбооны улс дахь элчин сайд даваатай байнга холбогдож Оросын холбооны улс дахь оюутнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл авч за дараагийнхын татан авалтын арга хэмжээний талаар ярилцж байгаа гэдгийг би бас дамжуулж хэлье. За мөн дараагийн энтхэн улс руу 2 дахь одоо нислэгийн асуудлыг бид нар төлөвлөж байгаа. Өдрийн нь бол одоо өнөөдрийн байдлаар тодорхой хэлэх боломжгүй байна. Бид нар өөрсдөө Монгол орныхоо нөхцөл байдал, хүлээн авах хүчин чадал, чадамжин дээр тулгуурлаад дараагийнхын нислэгийг үйлдэнэ. Гэхдээ бол ямар ч байсан дараагийн нислэгийн бэлтгэлийг хангаж байгаараа гэдэг чиглэлээр бол шадар сайд үүрэг өгсөн байж байгаа. За мөн бүгд найрамд хятад ард улсаас тодорхой тооны иргэд бол Монгол улстай ирэх юм хүсэлтэд гаргасан. Элчин сайдын яамдаас бичиг ирсэн.
мөн одоо Эрен хот дахь консулын газраас тодорхой тооны хүмүүсийн нэр ирүүлсэн байгаа. Бид ойрын хугацаанд эдгээр иргэдээ Дорнонгой аймгийн замын үддэх одоо тусгаарлах байрнуудад татан авах ажиллагааг зохион байгуулж явуулнаа. За татан авах ажиллагаа цаашдаа бол тасралтгүй хийгдээ гэдгийг албан ёсоор та бүхэнд мэдгэж байна. За дараагийн мэдээллийг мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Сугуурбат мэдээлэл хийнэ. За та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан ирье. За яг өнөөдөр 5 сарын 19-ний яг энэ цаг мөчид бол манайтай хөрс залгаа Оросын холбооны улсуудын дараах хотуудад бол өвчлөлийн тохиолдлууд ийм байна. Улаан-Өд хотод 948, Ирхүүд 601, за Байкалскид 550, Туваад бол 299 тохиолдол одоо бүртгэгдсэн байж байгаа. Тэгээ би энийг яагаад энийг яагаад энэ жишээг ингээд татж яах нөхөр та хүн мэдж байна. Гаднаас зөөврлөгдөө орж ирж буй энэ тохиолдлууд нэмэгдэж байна. Хөрс зэрэгэлдээ Оросын холбооны улсад өвчлөлийн тохиолдлууд бол нэлээд эрчимтэй нэмэгдэж байгаа. Ийм үед одоо ард иргэд аж ахуй нэгж байгууллага та бидний бас энэ өөрснөөсөө хамаарах асуудлууд бол суларч эхэлж байна. За хамгийн түрүүнд энэ маск зүүх асуудал, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутмын хийх ариутгал халдваргүйтгэлийн ажил, цэвэрлэгээнийхээ үйл ажиллагааг бол сулруулж байгаа нь бол одоо илэрхий байна. Тэгээ одоо зүгээр 5 сарын 16-нд мэрэгжлийн хяналтын байгууллагаас 7 дүүрэгтэл зөвхөн одоо хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байхад 3110 хүн маска зүүгээгүй ийм асуудал гарч байгаа. Тэгээ 3110 хүндээ бол одоо бид нэр ямар ч байсан зөвлөөд та одоо маска зүү хивш гэдэг шаардлагыг тавиал ингэж байгаа. Дараагийн удаа бол энэ 3110 хүнд бол арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Тэгээ энэ ард иргэд маань зуны дэлгэр цаг болж байгаатай холбогдуулаад энэ маска зүүх, гарын одоо ариутгал халдваргүйтлүүдэд хийх, олон нийтийн газраар одоо бас тодорхой зай барьж явах энэ үйл ажиллагаа бол ерөнхийдөө суларсан. Та бидний нааш цаашаа холхих хөдөлгөөн явж энэ эрсдэл одоо гараад эрсдэл бага байх үед бол бид нэр иргэн хүн аж ахуй нэгжүүд одоо хүлээх үүргээ бол маш хариуцлагатай хийж ирсэн бол одоо ингээд энэ суларч байгаа асуудал гарч байгаа учраас ард иргэд маань одоо өөрөөс хамаарах үйл ажиллагаагаа бас одоо хийгээч, маска зүүгээч, ариутгал халдваргүйтлийг аж ахуй нэгж байгууллагууд одоо хийгээч гэдгийг анхааруулж байгаа. За яг энэ 5 сарын 16-нд хийгдсэн хяналт шалгалтаар бол 514 аж ахуй нэгж байгууллагууд энэ ариутгал халдваргүйтэл цэвэрлэгээнийхээ ажлыг тогтмол хийж байна. Харин 1189 аж ахуй нэгж байгууллага бол ариутгал халдваргүйтэл энэ цэвэрлэгээнийхээ ажил одоо хойрог хандах, дутагдaltaй хийх энэ одоо ариутгал халдваргийн үйл ажиллагааг сулруулсан учраас эдгээр байгууллагт бас л одоо тодорхой зөвлөмжийг өглөө. Дараагийн удаа хэрвээ энэ эдгээр үйл ажиллагааны зөрчил одоо авах юм бол арга хэмжээ авнаа гэдгийг бол анхааруулж хэлж байна. За ер нь бол бас энэ 5 сарын 17-нд бол хийсэн бас хяналт хяналтын үйл ажиллагаанд бол 2077 объектд бол бас энэ маскгүй явж байгаа иргэдэд үйлчлэх асуудлыг анхааруулсан бас зөвлөмжийг шаардлагыг бас ингэж хөргүүлж ажиллаа. За 5 сарын 18-ны байдлаар бол энэ ариг согтууруулах ундаагаар борлуулдаг, түүгээр үйлчилдэг 197 аж ахуй нэгж байгууллага цэгүүдэд бол мэрэгжлийн хяналтын байгууллагын бие бүрэлдэхүүн хурж ажиллаж, эдгээр байгууллагад бас холбогдох зөвлөм шаардлагыг хөргүүлж ажиллалаа. Ер нь бол ариг согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд санаатай буюу санамсаргүй байдлаар цаг хэтрүүлж ажиллах зөрчлүүд байна. Энэ зөрчлүүдийн талаар бол нийслэлийн мэрэгжлийн хяналт болон мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын вебсайтууд дээр бол тогтмол мэдээлж байгаа. За тийм учраас энэ дараа нь бол бас 2-3 зүйлийг бас анхааруулмаар. Энэ гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаагүй, хадгалтын хугацаа дууссан, ил чанар нь муутсан хоол хүнсний бүтээгдэхүүн, гар дээрээс ариг согтууруулах ундаа
худалдах зөрчил гарч байгаа учраас иргэд одоо худалдаа авах хэрэгтэй их анхааралтай хандах хэрэгтэй байна. Сая бол Дорнод аймагт бол бас 5 сарын 16-нд 7 хүн 6 том хүн нэг хүүхэд бол тодорхой нөхцөл байдлаас хордлогод хамрагдсан байж байгаа, хордлох одоо авсан байж байгаа. Энэ нь бол бас л одоо хоол боловсруулах үйл ажиллагаа дутуу төлөвлөмж хийсэн. Жимс одоо бусад бүтээгдэхүүний одоо угаа цэвэрлээгүй хэрэглэснээс болж одоо эдгээр улсад хордлого болсон байна. Тэгэхээр одоо энэ цар тахлын үед үйл ажиллагаа явж байгаа эрүүл мэндийн байгууллагуудаа ачаал одоо үзүүлэхгүй байхын тулд иргэд маань бас өөрснөө бас хариуцлагатай байх талаар анхааруулж байгаамаа. За сая Өвгөн баяр даргын хэлсэн үн дээр бас энэ 2020 оны 5 сарын 14-нд Алтан булгаар бол 393 одоо иргэдээ бол татаж авах үйл ажиллагаанд бол мэргэжлийн ялтын байгууллагын 19 улсын байцаагч 6 хариуцлагч маань бол 24 цагийн режимээр ажиллаж за орж ирсэн бүх улсуудыг бол үзлэг тандалт ариутгалтын ажил, эрүүл мэндийн үзлэг, асан судалгааг авч ажилласан. За дараа нь бол энэ буян тухайгаас бол Оросын холбоо Истанбул дээдлийн чиглэлийн одоо нислэгүүд дээр бас 19 байцаагч 2 ариутгагч маань бол 24 цагийн одоо режимээр ажиллаа. За хүнсний бараа бүтээгдэхүүн нийслэл хотыг нийслэл бол улс орныг тогтмол одоо хангах, тасралтгүй байдлыг хангах үйл ажиллагаанд бол нийслэлийн 3 терминалаар бол эрүүл мэндийн 33 байцаагч бас одоо 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна. За өдөртөө бол ер нь 25-аас 30 одоо тир одоо орж ирж одоо